За 31 дэх бодлого нь болохоор косинус 2 альфа нь бидэнд 3-ны 2 гэд өгсөн. Тэгээд энэ илэрхийллийн утгыг олно гэсэн. За тэгэхээр косинус 2 альфа нь бидэнд 3-ны 2 гэж мэдгэж байгаа шүү. За тэгэхээр одоо олгож байгаа илэрхийлэл хэлбэрчлээ. Синус куб альфа гүрчгэн синус 3 альфагаа болохоор би 3 синус альфаас хасах нь 4 синус куб альфа гэж. Нэмэх нь косинус куб альфа гүрчгэн косинус 3 альфа маань 4 косинус куб альфаас хасах нь 3 косинус альфа гэж. За тэгмүүд ингээд үржүүлэхээр 3 синус 4 зэрэгтэй альфаас хасах нь 4 синус 6 зэрэгтэй альфа. Нэмэх нь 4-ийг гүрчгэн косинус 6 зэрэгтэй альфаас хасах нь 3-ийг гүрчгэн косинус 4 зэрэгтэй альфа. За тэнгууд л яг өгч бүгдээрээ энэ 3-тай 2-ыг бүлгэлчээ. Тэгэхээр 3-ыг хаалнаас гаргахаар синус 4 зэрэгтэй альфаас нь косинус 4 зэрэгтэй альфа. За арын хоёроосоо хасах нь 4-ийг гаргачээ. Тэгэхээр синус 6 зэрэгтэй альфаас хасах нь косинус 6 зэрэгтэй альфа. За одоо энийг бүгдээрээ аль болох косинус 2 альфаараа илэрхийлэх гэж оролдъё. За тэгэхээр одоо энд бүгдээрээ ингээ синус квадрат альфаг энэ төр зөр а гэж орлуулад косинус квадрат альфаг нэг б гэж орлуулж. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 3-ыг үрчгэн а-гийн квадратаас нь б-гийн квадрат хасах нь 4-ыг үрчгэн а-гийн кубээс хасах нь б-гийн куб болж таарна тийм үү. За тэгээд дээр нь бүгдээ энд косинус 2 альфа маань шүү дээ. Косинус квадрат альфаас нь синус квадрат альфа гээд хоёр дахин багасгачлалдаг тийм. Тэгэхээр косинус 2 альфа нь 3-ны 2 гэж өгдөнө гэдэг маань энэ ялгарыг 3-ны 2 гэж орлуулж болно гэсэн үг. За тэгэхээр нэг цааш явахаар эхнийхэн 7 томьёор задлахаар а-гаас хасах нь б, а дээр нэмэх нь б. За дараагийнх нь болохоор би энийг бүтэн куб ялгахчвал амар энийг а-гаас хасах нь б-гийн куб гэхээр 4 болно шүү дээ. Тэгээ голд нөгөө 2 минь 3ab бүрчгэн а-гаас нь б гэхээр хурагдчихна. За тэгвэл одоо бүгдээнд энийг орлуулсныг юм харъя л да. Энийг би а-г орлуулснаа да. А б гэж орлуулснаа да. Гэтэл манай эндээс косинус альфаг би б гэж орлуулсан. Нөгөөх нь синус альфагийн а гэж квадрат нь альфа гэж орлуулсан. Тэгэхээр ер нь бол б-гээс хан а-гийн оронд би 3-ны 2-ыг тавих юм байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр энэ а-гаас хасах нь б гэдэг бол одоо манай хасах 3-ны 2 гэсэн юм биш ч яа б-гээс хан 3-ны 2 юм чинь бас 3-ны 2. За а дээр нэмэх нь б маань болохоор шүү дээ. Энэ маань синус квадрат альфа дээр косинус квадрат альфа. Тэгэхээр энэ нэг болчих. Хасах нь 4-ийг үрчгэн а-гаас хан б маань хасах 3-ны 2 нэмэх нь 3ab үрчгэн энэ маань хасах 3-ны 2 болж таарна. Тэгэхээр эндээс хасах 2 хасах 4-ийг үрчгэн хасах 27-ны 8. За энэ хэр хурагдаад хасах нь 2ab. За нэг цааш юм битгээд. Тэгэхээр хасах 2 дээр нэмэх нь 27-ны 32 хасах нэмэх нь 8ab гэсэн. За тийшээ ижлэр өгчээ. 27 орох юм байна шүү дээ. Тэгэхээр энэ маань 27-ны хасах 54 дээр нэмэх нь 32 нэмэх нь 8. За одоо а б тавьчих. А нь юу юм гэсэн чинь синус квадрат альфа, б нь юу юм гэсэн чинь косинус квадрат альфа. За тэгэхээр эндээс манай хариу маань 27-ны хасах тэмдэгтэй энэ хоёрыг хасгаар чинь 22 болчихно. За тэгэхээр нэмэх нь 8 гэдгээ би ингэчээ 2-ыг үлдээгээд 4-ийг үрчгэн синус квадрат альфа, косинус квадрат альфа. За эсвэл тус бүрийн зэрэг бууруулад косинусаар илэрхийлсэн ч болно дөө. Хасах 22-ыг баах нь 27 нэмэх нь за 8-аар тавьчих бэрсэн. Энэ синус квадрат, косинус квадратын шууд зэрэг бууруулж. Синус квадрат маань зэрэг буурахаараа 1-ээс хэн косинус 2 альфа баах нь 2. Косинус квадрат маань зэрэг буурахаараа 1 дээр нэмэх косинус 2 альфа баах нь 2 хүрбэл энэ маань ингэ задарна, энэ маань ингэ задарна. Тэгээ би косинус 2 альфа мэдж юм чи шууд орлуулчих. Эсвэл саяны шиг би синус квадрат 2 альфагаа олоод хийсэн ч болохсон. Ингээд 4-ийг энэ орохч 2 болно. Тэгэхээр 1-ээс хасах нь косинус квадрат 2 альфа болж байна. За тэгэхээр эндээс
хасах 22-ыг хуваах нь 27 дээр нэмэх нь 2-ыг хүчин 1-ээс нь косинус 2 альфа маань 3-ны эргэмч нь үүний квадрат гэсэн. Тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь хасах 22-ыг хуваах нь 27 дээр нэмэх нь 2-ыг хүчин 1-ээс нь 9-ний 4 гэсэн. За тийм дижит 2 өгөхөөр энэ маань хасах 22-ыг хуваах нь 27 нэмэх нь 2-ыг хүчин 9-ний 9-өөс 4-ээс хар 5. За тийшээ 3-аар гэж тойрогчноо. Тэгэхээр хасах 22-ыг хуваах нь 27 дээр нэмэх нь 27-ны 10-ыг 3-аар ихээр 30 гэсэн. Тэгэхээр 30-аас 2-ыг слав манай хариу нь 27-ны 8 байх нэ. За дараа нь энэ тэнцвэр биш шийдийг энэ цэцэрт бодоо гэж. Тэгэхээр 1-ийг хуваах нь язгуудар 2-аас 2 нь синус x-ээс их. За энэ хоёрыг хураач. Тэгэхээр дээрээ язгуудар 3, доороо 2 болчихно. За энэ тэнцвэр шиг энэ цэцэрт бодож. За тэгэхээр энэ маань нэг тойрог дээр илүү амар. За x, y өөрөлд би 1 радиустай ийм нэг тойрог авчих гэсэн. За тэгэхээр манай синус x маань болохоор юу вэ гэхээр y тэнглэх гэсэн үг тийм. Тэгэхээр өөрөлд манай y нь гэж ойлгож байна. Y нь 1-ийг хуваах нь язгуудар 2-оос 2-ны язгуудар 3-ын хооронд гэж зорно гэсэн үг. Тэгэхээр 1 хөх нь язгуудар 2-ын за энийг бодчих. Тэр нь энэ хооронд энэ 1-ийг хуваах нь язгуудар 2, нөгөөх нь 2-ны язгуудар 3. За энэ хоёрын хоорондох гэхээр манай хариу нь энэ хэсэг байна, энэ хэсэг байна. За гэхдээ бүгд энийг хаана болж байгаа гэж 90-ээс 100-ны хооронд. Тэгэхээр манайх 90 градус маань за эндээс эхлээд 90 градус маань энэ тэгээд 180, 270, 360. Тэгэхээр яг градусаар бол энэ 90 градус гэсэн үг тийм. Энэ маань 90 градус, энэ маань 180 градус. Тэгэхээр бүгдээрээ 90-ээс 100-ны хооронд. Тэгэхээр 90-ээс 100-ны хооронд. Тэгэхээр надад яг хэрэгтэй байгаа шийд маань одоо энэ хэсэг байна шүү дээ. Энэ хэсэг. За тэгвэл энэ цэгийн цэгээр болох хэрэгтэй байна. За тэгэхээр бүгдээрээ энэ хоёр цэгийг асуулж болно. 1-ийн хөх нь язгуудар 2-ыг синус 45 градусаар авдаг. 45. Тэгэхээр 2-ны язгуудар 3-ыг болохоор синус 60 градусаар авдаг. Өөрөөр энэ 60 градус, энэ 45 градус. За тэгэхээр энэ хоёр маань параллель шуламжийн юу гэсэн үг вэ гэхээр за ингээд толбоч. Ингээд толбочхоор манайх энэ өнцөг нь 45 бол энэ өнцгнөөс 45 гэсэн. Гэтэл энэ өнцгийг болохын тулд бүгдээрээ энэ x тэнглэхээсээ энэ чиглэлд иргэсэн энэ өнцөг хэлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр би энийг нь сая 45-г мэдчихлээ шүү дээ. Тэгвэл энийг болохтой бүгдээрээ яах юм гэсэн чинь 180-аас 45 градусаа хасчихна. За нөгөөт нь болохоор энэ мөн адилхан энэ 60 градус юм чинь одоо би энийг ингээд холбочих. За ингээд холбочих. Тэгэхээр энэ 60 градус шүү дээ энэ 60 градус. Тэгэхээр би энэ цэг болгож байгаа юм чи яаж болох гэж 180-аас энэ 60-ыг хасаад өгч байна. Тэгэхээр энэ цэг маань цэг маань 180-аас 60 градус. Тэгэхээр манай хариу нь юу юм бэ гэсэн чинь 180-аас 45 ясгаар 135 градусаас 180-аас 60 ясгаар бисээ буруу хэлсэн шүү дээ. Одоо бүгд ингэж иргэн шүү дээ. Эндээс энэ яарна. Тэгэхээр энэ өнцөг бас эхлэн шүү дээ. 180-аас 60 ясгаар 120 градусаас энэ 180-аас 45 ясгаар 135 градусын хооронд байна гэж харна гэсэн. За тэнгууд л одоо бүгдээрээ энд 120 градусаар радианаар илэрхийлэхээр 3/2π 135 градусаар радианаар илэрхийлвэл 4/3π. Тэгэхээр бүгдээрээ ийм хэрэг байна гэсэн. Эсвэл энэ маань 3/2π орохгүй эндээс 4/3π-ийн хооронд. За ийм шиг харна гэсэн. За 33 энэ функцийн графикийн абсцисс тэнглэгийг огтлох зэгт татсан шүүгчлэлийг болоорой гэж. Абсцисс гэдэг чинь x тэнглэгийг огтлох гэсэн үг. За тэгэхээр одоо би нэг иймэрхүү мөрөөсөн гэж хэлээ. Тэгэхээр абсцисс тэнглэгийг огтлох энэ цэгүүд нь татсан шүүгчлэл. Тэгэхээр абсцисс тэнглэгийг огтлоно гэдэг маань y-г тэг гэсэн үг тийм. За тэгэхээр 2 дээр нэмэх нь x дээр нэмэх нь x квадратсан x куб гэдэг y-г тэг болчихно. Ийм байх энэ шийдэг болно гэсэн. За тэгэхээр энэ бүгд хасах нэгээр үржүүлээд ихээс нь бага руу бичиж хасах x квадрат
хасах x хасах нь 2. За энэ шийдвэр болно гэсэн үг. За энэ тэгшлийг бодоход бүгд тэрэг куб тэгтгэл эсвэл ингээ бүлгэлж болж байна. Эсвэл ямар нэгэн шийдвэр нь олж чинь тий. За тэгэхээр манайх сул дон хас 2 байна гэж манай энэ шийдэн нэм хасах 1 эсвэл нэм хасах 2-ыг аль нэг байна гэсэн үг. Энэ дөрвийн. За тэгэхээр одоо би нэгийг шил бодсон. Нэгийг тухай нэгээс нэг хасаад 0 хасах 3 худлаа байна. За хасах 1-ийг тавьд. Тэгэхээр хасах 1 хасах 1 хасахын нэмэх 1 хасах нь 2 гэхээр энэ маань 0 гарахгүй байна. За одоо тэгвэл 2-ыг орлуулад зөв x-ийг маань шалгаад байгаа шүү дээ манай шийдвэр мөн үү гэд. За 2-ыг давхар 2-ын квадрат хасах нь 2 хасах нь 2. Тэгсэн чинь 8. Тэгэхээр 4-өөс 4-өөсөд 0 гарч ийнэ гэдэг чинь бисээ 2-ыг орлуулж үзсэн баггүй. Тэгэхээр x-ээс хасах нь 2 гэсэн шийдвэр оршиж байгаа юм байна. Тэгвэл би энэ x кубээс хасах нь x квадрат хасах нь x нь 2 маань 2 гэдэг шийдтэй байна гэдэг чинь x-ээс хасах нь 2 тухай гэсэн. За тэгвэл одоо бүгд нэг x квадратаар үржлэхээр x-ийн кубээс хасах нь 2x квадрат хаслаа хасгаал залжаа гэсэн үг шүү дээ. Нэр багадаад энэ маань нэмэх болчихно. Хасах нэг дээр 2-ыг нэмэхээр нэмэх 1x квадрат хасахыг хасах 2. Тэгвэл x-ээр үржлэхээр x-ийн квадратаас хасах 2 гэсэн. За x квадратууд нь устдаад хасах нэмэх x тэгээ хасах 2. Тэгээд нэгээр өгсөн чинь x-ээс нь 2 гээд ингээ хатарч байна. Тэгийн хоёрыг тэгтээ зөөлээд дахиад шийд байна уу гэхээр эндээс бод шийд алга. Тэгэхээр бүгд энэ ганцхан x тэнцүү 2 гэсэн x нэлийг огтлох ганцхан зэг. За жишээлбэл ингэж аа гэсэн үг. Ингэж явцсан ч юм уу тий. За тэгэхээр ийм бол энийг шийдтэй гэсэн үг. За гэхдээ миний яг зурсыг зөв биш би хасдлаар нөхөлцүүлж. Тэгэхээр нэггийн шийдвэр хөтөлж тэр нь 2 гэсэн үг. За тэгсэн чи яасан гэсэн тэр абсцисс тэнхийг ахлах цэг татсан шүрүүгчлэр гэж чинь. За одоо бүгдээ тэгвэл яах юм гэсэн чинь надаа нөгөө мөрийн маань мэдчихэж байгаа 2 дээр нэмхийн x квадрат хасах нь x куб. Тэгээ ямар цэг татсан гэсэн чинь 2 гэсэн цэг татсан. Тэгсэн чинь бүгд 2-ыг орлуулахаар угаасаа тэг гардаг мэдж байгаа та x тэл дээр орчих юм чинь. За тэгэхээр 2 байхад тэг гэсэн координатын цэг шүүгчлэн татах гэж байгаа. За налалтай уламжлахаар 0 x уламжлал 1 нэмэх x квадрат маань 2x x куб маань 3x квадрат. За одоо налалтай болох юм чинь бүгд x-ийн 2-ыг тавина. Тэгэхээр нэгдээ нэмэх нь 2 2-ын 4 хасах нь 3 чинь 2-ын квадрат 4. Тэгэхээр 5-аас 12-ыг хасгаар энэ маань хасах 7 болж байна. Тэгэхээр энэ чинь y-гээс хасах нь x-ээс хасах нь. За y-гээс x-ээс нь x-ийг хасаад y-гээс нь y-ийг хасах хэвцгийнхаа. Тэгээ манай налалт нь гарсан гэсэн чинь энэ хасах 7. Тэгэхээр манай шүүгчлэл маань хасах 7x дээр нэмэх нь 14 буюу юм байна. За дараа нь AC-ийн 4 нөгөөх нь 5-ны журтай гурвалжны А харин дотоод үнцгийн бисгтрис. За тэгэхээр нэг ABC гэсэн гурвалжин байжээ. Тэгэхээр AC-ийн 4 AB-ийн 5 гурвалжны А харин дотоод үнцгийн бисгтрис. Тэгэхээр энэ үнцгийг талбааж байгаа. Энэ BC талтай D-цэг тохиролцож байна. Тэгснэ энэ хоёр тэнцүү гинэ. Өөрөөр хэлбэл AD BD-тэй тэнцүү бол BC талын уртыг олоорой гэж. За тэгэхээр бүгдээр эндээс ингээ энэ бисгтрис учраас энэ хажуудлын энд хуваасна, энэ хажуудлын энд хувааснатай тэнцүү. Өөрөөр хэлбэл за B-нийг x y-гээ тэтгэлчих. Өөрөөр бисгтрис символ 5-ыг x хуваасна, 4-ыг y хуваастай тэнцүү. Нөгөө талаас энэ хоёр адил хажуутайгаа өгсөн чинь энэ x гэсэн үг шүү дээ. Энэ нь x байх гэсэн үг. За одоо эндээс бүгдээрээ пропорцод үржүүлчихээр 5 y маань 4x буюу y-гээ би x-ээр хийж чадсан гэсэн шүү. 4x-ийг байх нь 5. За тэгэхээр b зэдлийн уртыг олохын тулд за AD бисгтрисийн уртыг яаж олдог вэ гэхээр бисгтрисийн уртыг олохдоо хоёр хажуудлыг үржүүлээд за бол AB хажуудлыг AC хажуудлаар үржүүлээд хасах нь хуваагдсан хоёр хэсгийг үржүүлнэ. Тэгэхээр BD-г үржихэн DC-г үржүүлээд хасахаар бисгтрисийн урт гардаг. Тэгэхээр AD маань x урттай, AB маань 5 урттай, AC маань 4 урттай, хасах нь BD-ний x, DC-ний y-ийг тохиолдож. За эндээс хэрэг мэдээ x хэрэг олгож байгаа гэсэн шүү. За x маань y томж нь хоёр талын квадрашуулчих. 20-аас нь x-ийг хүчин y-ийн хооронд 4x-ийг хуваах нь 5 энэ нь олгож.
За тэгвэл энэс би яасан бэ гэсэн чинь 5-аар үржүүлэхээр 5x квадрат энэ 100 энэ хасах нь 4x квадрат. За эндээс x олно. Тэгэхээр нэг уршаа гаргахаар 9x квадрат нь тэнцүү 100 юм байна. Эндээс манай x квадрат маань 100 хуваах нь 9 юм байна. Тэгээ эндээс x-ийг олохоор x маань 3-ны 10 юм байна. Тэгээд энэ y-ийг олохоор y маань 5-ны 4-ийг үржих нь x буюу x-ийнх нь 3-ны 10 гэрлэж байна. Тэгээ ингээ хураагдахаар энэ чинь 2 болоод y маань 3-ны 8 юм байна. X маань 3-ны 10 юм байна. Тэгэхээр миний олох гэж байгаа тал BC маань юутай тэнцвүүлэгч манай x y2-ийнхоо нийлбэртэй тэнцв. Тэгэхээр x y2-ийн нийлбэрийг олно буюу x маань 3-ны 10, y маань 3-ны 8 буюу 3-ны 18 болоод манай BC маань 6 ахнэ. За 35. Архимед прессын эхний гишүүн нь хас 27. Тэгээ ялгуур нь 5 юм байна. Эхний n гишүүн нийлбэрийн хамгийн бага утгыг хэлнэ. Хэдэн гишүүн нийлбэр нь хамгийн бага утгатай байх вэ? Тэгэхээр маань нэгдүгээр шин хас 27 агаад дараа нь 5-ыг нэмэх гэсэн хас 22. Дахиад 5-ыг нэмэхээр хас 17. Тэгээд 5-ыг нэмэхээр чи ингээд гих мэтлэн ингээд явчихлаа. За 5-ыг нэмэхээр хасах 7. Дахиад 5-ыг нэмэхээр хас 2. Тэгээд 5-ыг нэмэхээр 3 болов. Тэгэхээр одоо би эхний n гишүүн нэмэхэд хасах гарч агаад энээс хойш энэ маань ингээд 5 таар нэмэгдээл авч ингээд эхний хэдэн гишүүн болгон нэмэгдээл яваад нь тий. Тэр хамгийн бага утга хаана авах юм бэ гэж ерөөсөө эхний 6 гишүүн хэлбэр нь хамгийн бага гэсэн. Тэр эхний 6 гишүүн хэлбэрийг олъегвол хамгийн ихнийх дээр нь хамгийн сүүлийнхийг нэмээд 2 туугаад хэдэн шиг гишүүн байгаа болчихж байна. Тэгэхээр ингээд хураагаад хасах 29-ийг 43 буюу манай байж болох хамгийн бага хэлбэр нь хасах 87 юм байна. Эсвэл n-ээр илэрхийлээд уламжлал авсан ч болно тий. За гэхдээ энэ цөөхөн гишүүн тавьчаас ингээд шийдчихвэл бүгд цаг хэмнэ. За танк сальба нь 3 гэдэг өгччихье. За энэ илэрхийлэл өгдөг бол гэж байна. Тэгэхээр бүгд энд яах вэ гэхээр манай танк сальба маань синус сальба гэх косын сальба шүү дээ. Энэ 3-тай тэнцв. Тэгэхээр энд косын сальба гэж өгчхөөр синус альфа маань тэнцв 3-ыг үрчин косын сальба. За тэнгуэл одоо бүгд энд яах вэ гэсэн чинь 5 синус альфа хуваах нь синус куб альфагаас хасах нь 2 косинус куб альфа. За тэгвэл синус альфагийнханд орлуулнаа. Синус альфа маань 3-ыг хүрчин косинус альфа. Бахан синус альфагийн оронд 3-ыг хүрчин косинус альфагийн куб хасах нь 2 косинус куб альфа. За үржүүлэхээр 15-ыг хүрчин косинус альфа 3-ын куб маань 27 косинус куб альфагаас хасах нь 2 косинус куб альфа. За тэгэхээр эндээс 15 косинус альфа хуваах нь 27-оос 2-ыг сар 25 косинус куб альфа. За тэгэхээр нэрийг ингээд 5 тураачхад дээр 3 доор нь болохоор 5 болчихно. За тэгээд энэ хэрийг косинус нугахаар нэгийг авах нь косинус квадрат альфа. Тэнгүүд бүгдээр нэг хон косинус квадрат альфаг тангацаар хийж чадна тий. Нэг дээр нэмэх нь тангс квадрат альфа. За тэнгүүд л тангс альфа маань бидэнд өгсөн шүү дээ. Хэд гэж өгдлөө 3 өгсөн. За 3-аа тавихаар 3-ын квадрат 9 болоод тэгэхээр манайх 5-ны 3-ыг бүрчих нь 10. Устгаар энэ чинь 2 болоод манай хариу 6 гарах нэ. За 37. Энэ илэрхийлийг хэлбэрчлээрэй гэж. Тэгэхээр 6 дээр нэмэх нь 10 суурьтай 5 нэмэх нь 50 энэ нэг квадрат чи юу гэсэн хэрэг 10 суурьтай 50-ийн гадуура квадрат гэсэн. Хасах нь 625 маань 5-ийн 4 зэрэгт. За одоо бүгд нэгнэ. 6 дээр нэмэх нь энэ маань 10 суурьтай 5 нэмэх нь. За одоо энийг яах юм гэсэн чинь 50 маань болохоор 5-ыг үржих нь 10. Тэгэхээр 10 суурьтай 5 дээр нэмэх нь 10 суурьтай 10 гээд нийлбэр болгож байна. 50-ыг үржих нь 10. Логарифмыг үржүүлжэл нийлбэр болгож байна. За 4 зэрэг нуушаа үржигдээд 4-ийг үржих нь 10 суурьтай 5. За тэгэхээр эндээс 6 дээр нэмэх нь 10 суурьтай 5 бүгдээрээ төр зуртаа нэг А-г орлуулж байна. Тэгэхээр энэ маань А дээр нэмэх нь 10 суурьтай 10 маань 1 гэсэн үг.
хасах нь 4-ийг үржих нь А. За тэгэхээр энэс 6 дээр нэмэх нь А, нэмэх нь за 7 томьёороо задлчаар А-гийн квадратын нэмэх нь энэ хоёрыг үржээд 2-оор шар 2А, 1-ийн квадрат 1 хасах нь 4А. Тэгэхээр эндээс юу болж байгаа чинь 6 дээр нэмэх нь А дээр нэмэх нь энэ маань А-гийн квадратаас сон 2А дээр нэмэх нь 1. За эндээс юу болох вэ гэсэн чинь 6 дээр нэмэх нь А, нэмэх нь энэ маань А-гаас сон 1-ийн квадрат. Тэгээ 6 гарч. Тэгэхээр 6 дээр нэмэх нь А, А-гаас 1-ийн квадрат гэхээр А-гаас 1 маань 9 гэмтгүүл бүгдээр модуль гэдэг төр тавьчих. Гэтэл манай А-гаар бүгдээр 10 сүртэй 5-ыг тэмдэглэсэн. За 10-тай 5 өөрөлдвөл энэ хэсэг маань эргэх тоёо нэмэх тоёо гэсэн чинь А маань 10 сүртэй 5, А Б энд 1 байгаа. Хасах нэг ярьж байгаа шүү тий. Тэгсэн чинь 1 чинь 10 сүртэй 10 байхгүй. Тэгэхээр 10-тай 5-аас хасах нь 10-тай 10. Тэгэхээр манайх энэ маань хасахтай биш. За хасахтай бол бүгдээр модулаа эсрэгээр нь задлана. Өмнө байгаа нэмхийг хасах болгоод тэгэхээр А-гаас 1. Тэгэхээр 6 дээр нэмэх нь А-гаас хасах нь нэмэх нь 1. Нэр өстөд манай эцсийн хариу нь 7 болж тарах нэ. За 38 энэ илэрхийлэлт аль вэ гэж. За тэгэхээр бүгдээрээ эхлээд эндээсээ язгуурх хэдийн квадратыг гэдэг болно. Тэгэхээр энэ язгууртай нь бол 2А байхаар болоод А сул тоогоо би А квадрат нэмэх нь Б квадрат байхаар олж чадвал энийг би А дээр нэмэх нь Б-ийн квадратыг олчих гээд. За тэгвэл энийг бүгдээр 2 тооч. За 2 тоохоор энэ маань 8 язгуур 3 болоод тэгээд тэрийг 2 тооны өчр задлах. Гэхдээ квадрат зэрлээд нэмэхэд 28 гардаг байна. За энийг яаж задлж чадах вэ? Янз бүр үзсэн тий. За би 2 язгуур 3 ба 4-г задлж болно. Эсвэл бүгдээ энийг 8 ба язгуур 3-г задлсан ч болно шүү дээ. Гэхдээ энийг квадрат зэрлэхээр 64, энийг квадрат шиг 3, хоорн гэхээр 67 гэж 28-аас хамаагүй батарч чинь. За энийг үтсэг бүгдээр 4-ийн квадрат 16, энийг квадрат 2-ийн квадрат 4, язгуур 3 маань 3. Хоорн нэмсэн чинь 16 дээр 12 нэмэхээр 28 мөн байна. Өтгөл манайх дундаа энэ нэмэхтэй юм чинь манай энэ хайгаад гэсэн маань энэ нийлбэрийн квадрат гэсэн ба шүү дээ. 4 дээр нэмэх нь 2 язгуур 3-ийн квадрат гэсэн ба шүү дээ. За дараагийнх нь болохоор бүгдээрээ 7 томьёор задлчнаа. 524-ийн квадратаас хэн 476 гэдэг бол 524-өөс хасах нь 476, 524 дээр нэмэх нь 476. За тэнгуэл одоо эндээс явах гэсэн хасах нь 12 болохоор бүгдээрээ 4-ийг бүрчих нь 3 болчихлоо шүү дээ. За тэр ихнийх нь язгуураас гараад 4 дээр нэмэх нь 2 язгуур 3. За энийг 524-өөс 476 гэсгаар чинь 48 байна. За 12-ийн нийлбэр маань 400 1000 байна. Бахан 480 хасах нь 4-өөс 2 гарчин тэгээ язгуур 3. Тэгэхээр энэ хоёр хуваагдчих юм байна. Тэгэхээр 4 дээр нэмэх нь энэ маань 48-ийн нэмтээр байгаад 11-ийг авчихаар 100 болоод 100-аас 10 гараад манай хариу нь 14 гарах нэ. За дараа нь энэ квадратуудын ялгар бөгөөд А, Б нь натурал тоо гэж. Тэгэхээр квадратуудын ялгар нь бүгд 7 томьёор задлахаар А-гаас нь Б, А дээр нэмэх нь Б гэж задлаж. Гэтэл манай А, Б чинь натурал тоо гэсэн шүү. Тэгэхээр хоёр натурал тооны үржүүр 19 гарсан байна тийм үү? За тэгэхээр 19 гарна гэхээр хэрвээ энэ магадгүй хасах 19 байж болно шүү дээ. За яагаад болохгүй мэ гэсэн чинь А, Б чинь натурал тоо чинь энэ А дээр нэмэх нь Б нь эерэг тоо. Тэгэхээр эерэг тоогоор үржүүлж шүү дээ 19 гарна. За тэгэхээр 19 чи өөрөө анхны том чинь бага тоо 1 их тоо 19 байхад ийм сонголттой юм ба шүү. Тэгэхээр эндээс А-гаас нь Б 1, А дээр нэмэх нь Б 19 юм байна. За хооронд нэмэхээр энэ 2А маань 20-тэй тэнцүү болоод манай А нь 10 юм байна. А-га 10-гийн мэдсэн юм шинд орлуулахаар манай Б нь 19-с 10-аар 9 гарах. Тэгээ явж иж би юу болох вэ гэсэн чинь А, Б хоёрын үржүүрийг олоорой гэсэн. Тэгээ 10-ийг үржлэхээр 90 болчихно. Тэгэхээр 120 нь юм байна. За 40. За энэ тавыг 90 гинэ. За тэгэхээр бүгд ихэнх ингээ харалт энэ А-гийн 4 зэртийг Б-гээр үржлэхээр хасахтай гарна гинэ.
Гэтэл энэ А-гийн дүр чинь нэмэх том чинь Б-ийн л хасахтай байна. За манай Б бол хасахтай байна. За чинь дараа нь BC2-ийг үржүүлсэн чинь хасахтай байна. Тэгэхээр манай Б-ийн хасахтайг юм үзсэн юм чинь С-ийн тэгвэл бас С-ийн тгийсэх том биш. Тэгжиж хоёлаа энэ нэм хасахтайг үржүүлж хасах гэсэн байна. За энэ нь болохоор хасгаах нөгөө тийш гарчхаар нэмэх болоод С нь бол А-гасаа бага гэж гарч байна. За гэтэл энэ С-ийн тгийсэх тоо Б-ийн хасахтай юм чинь мэдээж Б нь хамгийн бага байх нь шүү дээ. Ингээд энэ гурван тоо ирэмблэг.